За сайн байцгаана уу? Та бүхэндээ Солонгос хэлний цагаан толгойн талаар өгч байна. Солонгос хэлний нийт 40 үсэгтэй. Энэ 40 үсгийг дотор нь 14 үндсэн гэгүүлэгч, 5 давхар гэгүүлэгч, 10 үндсэн игшиг, 11 хос игшиг гэж ингэж ангилдаг байгаа. За эхний ээлжинд өнөөдрийн хичээл маань энэ 40 үсгийн дуудлага ерөнхий зурлагыг нь үзээ явчихна. Цаашид үсэг тус бүрийг нь нэг нэгээр оруулаад шинэ бүртээ хамт орлуулах байгаа. Энэ удаагийн оролтод 40 үсгийн 40 лингийн хамтарт нэг оруулаач гэсэн нэг хүсэлтээр нь оруулж байгаамаа. За эхлээд 14 үндсэн гэгүүлэгч рүү явъя. За энэ 14 гэгүүлэгч дотор эхний гэгүүлэгч нь бол үсгээ бичгтээ юуны өмнө эхлээд баруунаас зүүн дээрээс доош гэсэн тийм дараалтаа бичнэ. За эхний үсэг буюу кёг. Кёг нь баруунаас зүүн дээрээс доош. За энэ зурлагын ерөнхий тайлбарыг нь үсэг тус бүрд нь оруулахдаа нэг үржил нь оруулна. Өнөөдрийн дуудлага ийм үсэг байдаг гэдгийг нь сурах байгаа. За хоёр дахь үсэг бол нэн болохоор хэлний үзүүрийн. За хэлний үзүүрийн нь дээрээс доош, баруунаас зүүн. Нэн. За дараагийн үсэг буюу тигд. За тигд нь болохоор баруунаас зүүн, дээрээс доош, баруунаас зүүн гэж дараалтаа бичгтэн. Дараагийн үсэг нь болохоор ир буюу ил үсэг болно гэсэн. За баруунаас зүүн, дээрээс доор, баруунаас зүүн, дээрээс доор, баруунаас зүүн гэсэн дараалтаа бичгтэн. За дараагийн үсэг болохоор мм. Энэ болохоор дээрээс доош, баруунаас зүүн, дээрээс доош, баруунаас зүүн гэсэн дараалтаа бичгтэн. Дараагийнх нь пеп. Энэ болохоор эхлээд хоёр хажуу талын босоо зурагсаагийн пеп гэдгийг дээрээс доош, тэгээд голын зураас пеп. За пеп. За дараагийн үсэг нь ис буюу иш үсэг. За энэ болохоор таашаа зураас явлаа. Дахиад тэндээс таашаа зураас аваад. За ингээ хоёр дараагийн хэлний үгийн нь болохоор бүрэнхий. За энэ нь болохоор нөгөө дараа нь ишиг үсгүүдийг амилж дууддаг үгийн ихэнд юм дууддаг үсэг. За дараагийнх нь жид. За энэ нь болохоор хөндлөн зураас явлаа, ташуу. За дараагийнх нь чид. За энэ нь болохоор хөндлөн зураас явлаа, ташуу. За дараагийнх нь кэг. За энэ нь болохоор баруунаас зүүн, дээрээс доош, баруунаас зүүн. За кэг. Дараагийнх нь тигд. Баруунаас зүүн, дээрээс доош, баруунаас зүүн. За дараагийнх нь пеп. Пеп нь дээдлийн зураас явлаа, доотлын зураас явлаа, хоёр босоо зураас явлаа. За дараагийн үсэг маань болохоор код. За энэ код үсэг маань болохоор дээдлийн жижиг зураас явлаа, том зураас явлаа. Тэгээ бүргийн дээдлийн жижиг зураас маань бол жижиг байх хэрэгтэй шүү. За ингээд үндсэн 14 гэгүүлэгч маань боллоо. Одоо үндсэн 5 давхар гэгүүлэгчтэй оръё. Давхар гэгүүлэгч. За давхар гэгүүлэгч нь 2 г үсэг буюу 2 кёг нийлээд сан кёг гэж дууддаг. 2 д буюу 2 тигд нийлээд сан тигд гэж дууддаг. 2 пеп буюу б үсэг нийлээд цам пеп болно. За 2 ис үсэг буюу давхар ис үсэг ороод сан шүд болно. За 2 ж үсэг буюу шүд ороод сан шүд гэж байна. За одоо харин үндсэн 10 ишг рүү оръё.
За их шиг үсэг маань үгийн эхэнд орохдоо ингээд үгийн эхэнд орохдоо аагаар биш аагаар аа бол аагаараа биш нэг үсгэн урдаа авч урдаа юм уу дээрээ авч амьддаг байгаа. Энийг яг тухайн бичил дээр ингээд ороод явчихна. За үрээс эхлээ босоо зураашлаа жижиг зураас яв. Жижиг зураасыг тэр годын зураасыг жижиг гэж өгнө. За дараа нь яа нь болохоор босоо зураасыглаа 2 жижиг зураас. Он эхлээд жижиг зураасыглаа том зураас. За ён эхлээд жижиг 2 зураасыглаа том зураас. Өн эхлээд жижиг зураасыглаа энэ нь урт зураас. Юун болохоор эхлээд эдгээр 2 жижиг зураас тэгээд том зураас. За үсэх нь болохоор эхлээд хөндлөн зураасыглаа дээрээс доош. За юу үсэх нь болохоор эхлээд хөндлөн зураасыглаа дээрээс доош. Одоо за хөндлөн зураас. За дээрээс доош. За энэ үндсэн 11 шиг дотор за 91 энэ 40 үсэх дотор нэг л дуудлагыг та нар хамгийн сайн сурах хэрэгтэй. Энэ дуудлагын аваа энэ үсгний ингээд дуудлага аваагийг сайн тогтоох хэрэгтэй. Энэ нь болохоор и 61-ний аливаар нь ч дуудагдахгүй. Сайн дуудагдах хэрэгтэй. За одоо хэдүүлээ хос 11 ишгт байгаа. Энэ хос 11 ишг нь болохоор ерөнхийдөө за эхлээд эгээс явчих. За эхнээс нь явъя. Бүтэн гэж байгаа. Бүтэн нь болохоор а үсэг дээр ийг нэмсэн байгаа. Тэгэхээр босоо зураас, хөндлөн зураас, босоо зураас. Ен болохоор бүтэн ен болохоор бас босоо зураас, хөндлөн зураас, босоо зураас. Энэ нь болохоор ядаар ийг нэмээд бүтэн ийг өсөж байгаа. За одоо задгаан ээгийн хувьд бол хөндлөн жижиг зураас, босоо зураас. Өсөн энэ нь болохоор одоор ийг нэмээд өсөх шиг болж байгаа. За тэгвэл штэ тий одоо задгаа ээгийг үзье. Хөндлөн зураас, босоо зураас гэж юм. Энэ нь болохоор одоор ийг нэмээд хийг болчихж байгаа. За одоо за энэ нь болохоор үсгэн дээр а үсгээ нэмээд ба болчихж байгаа. Дараа нь в нь болохоор 3 төрөл байгаа шүү. Тэрийг андуурлах. За в-ийн эхний төрөл нь болохоор у дээр а нэмээд и нэмсэнтэй в. Дараагийнх нь болохоор у дээр и нэмээд в. За тэрний дараагийнх нь болохоор у дээр о нэмээд и нэмээд в болж байгаа. За тэгэнгүүтээ в гэж байгаа. В нь болохоор у о хоёрын нийлбэрээс бүтэж байгаа. За тэгээд одоо v нь болохоор у и хоёр нийлээд v болчихж байгаа. Дараагийн үсэг бол у и хоёр нийлээд и болчихж байгаа. За энэ нь болохоор үсгэн дээрээ и үсэг нэмээд За ингээд нийт 40 үсэг маань үлээ. Тэгээд одоо эндээс хойш ер нь бол үсэг тус бүрийг нь тайлбарлаад тэгээд зургийг нь бичээд тэгээд яг тийм дээр шингүүд ороо яваад байхад нь тэгээд цаашаа сонирхоод хичээлээ сайн суулгаагаарай. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.